Өдөр миний хүргэе үзэгчтэй 25 дахь суугдлын үз танай тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэгч та бүхэнд хүргэхээр манай нэвтрүүлгийн баг хамт олон ажиллаж байна. За өнөөдөр цас орсон. Ер нь сүүлийн үед одоо цагуурын байдал нэлээ ширүүснэ гэдэг бас цагуурын мэдээгээр яваад шүү. Тэгээ өнөөдөр Улаанбаатар хотод цас орсон. Төгжрөл гэж наа байхгүй. Ой сайн уу миний дөө. За мөхөө юм байна уу? Имэн байна уу? Бага. За энэ ч нэг айлыг зорж ирсэн байгаа. За маш сонирхолтой, маш гоё яриа өрнүүлэх, гоё түүх ярих ийм айл байх гэж бид нар бодож байна. Тэгээ сая заалсаар гад энэ чинь бас яг эндээсээ ингээд гудамжаар шүлчээр бас толгой ирэхэр юм байна. Тэгээд яварсан эмээтэйгээ ярьсаар юм байгаа л олоод иргэшгэл боллоо доо. Чи нааш л та. Чи нааш гараад ирэлтэй. Чаа хин гэдэг. Мөн хүслээ. Мөн хүслээ. Аха. За хэдвэр ангийн? Дөрөв. Аа энэ нохоо хин гэдэг. Аа. За чи нохоо 29 дээ. Чи хамгаалж чадна үстэй. Аа? За орхууд үлээлээ. За сайхан намарч чинь уу та? Сайхан намарч чинь. За сайхан намарч чинь уу? Сайхан намарч чинь. Би тийхээ данги сайхан уу? Данги сайхан байна. За өнөөдөр одоо маа нэвтрүүлгийн баг хамт олонны зорж ирсэн айл маань сонгоо архын дүүрэгт одоо амьдардаг мөнхөө гэж одоо эмээгээ зорж ирлээ. Бид нар бас наашаа эртгчий гэсэн өнөөдөр бас нөгөө цас ороод төвжрэлч их байна, замын хөдөлгөөн чаалтар байна. Таач бас жоох удаан хүлээв гайгүй юу? Зүгээр би угаасаа 12 цаг гээд унтдаг. За ийм сайхан буураа дээр ирсэн. За манай мөнхөө эмээ өөрийгөө нэг сайхан үзэгчтэй танилцуулаач. Дандаа өгтэй мөнхөө 76 настай. Тий. 5 хүүхдийнхээ хамт амьдардаг. За. Өмнө Говь аймгийн Манлай сумын уугууд иргэн. Улаанбаатар хотод бол ирж сууршаад удаж байна уу? Удаж байна. 50 жил болж байна. 50 хэдэн онд орж ирсэн юм бэ? 56 жил болж байна. Одоо би 76-тай 70 оны 8 сарын 25-нд орж ирж ирсэн. Тэр үеийн өнөөдрийн Улаанбаатар 2 өстө тэнгэр газар байж. Тэнгэр газар өдөр шөнө 2. Өдөр шөнө 2. Тэр үед нэрээ одоо яана ийм төгжрөл ийм барилга байшин гэж өстө юу ч яхаг байна. Ямар сайхан байсан. Маш гоё байсан. За. Тэгээд одоо Өмнө Говь аймгаас гэр бүлээрээ орж ирв үү? Үгүй эмээр гав ганцаар орж ирсэн. За. Тий. Ээж минь надыг 5 настай байхад эмээ өвөө хоёр дээр минь орхиод гарсан байсан. Гарсан. Тэгээ эмээ дээрээ өвөө дээрээ байж байгаа. Өвөө минь бурхан болоод намайг 15-тай байхад бурхан болоод эмээ минь надыг 17-тай байхад бурхан болоод тэгээд би 3 жил сумын би хөдөө би чинь 7 дугаар анги төгсөөд эмээтэйгээ ямаачин хийж байсан. Ямаачин. Тэгээ ямаачин байж байгаа. Эмээгийн бурхан болохоор өвөөч байхгүй эмээч байхгүй болсон болохоор би өөрөө сумын төв дээр эмнэлэгт асрагч хийж байгаа. Тэгээд ээжигээ бараадаад манай ээж одоо зүүн хараа хотод ажиллаж амьдарч ирсэн. Тэн дээр ирсэн. За. Тэгээд ээж дээр зүүн хараад ирээд. Ээж нь зүүн хараад улсын үйлдвэрүүнд ажилладаг байв уу? Ойдлцоо хийдэг байсан. За. Артери үйлдвэр гэж. Тийм газар ойдлцоо хийдэг байсан. Ээж минь тэгээд 95 онд бурхан болсон. Тэгээд би өөрөө 70 онд яг уу ерөнхийдөө 70 оны 8 сарын 25-нд гарч ирээд дараа нь 73 онд гэр бүлтэй болсон. За. 23 наснда гэр бүл зохиосон байна шүү дээ, тийм ээ. Нэг хүү 2 охинтой. За. Тэгээд нэг охин маань одоо тэр оюу толгойд юу хийдэг? Үйлчлэгч хийдэг. За. Орос төр ажилладаг байлгүй дээ одоо оюу толгойд ажиллаж байгаа. 14 хоног ажиллаад 14 хоног ирж амарч. Би чи одоо саяхан бас танаа охины тэр ажиллаж байгаа нутгуудаар нэлээ олон айлаар очиж байгаа. Тэглээ оюу толгой, уурхай. За тэрүүгээр нөгөө туслан гүйцэтгэгч компаниудын хүмүүс нэг ойдлчин бүсгүйнд очлоо. Тэгээ бас нэг тавилга хийдэг залуугийн тэгэл зөндөөл тэр утгаар явлаа шүү. За одоо ачтын нэр бол эн чи олуулаад байгаа болтой байна. Олуулаа байна. Тийм байна. Энэ дэлхий ганцхан хүмүүс бидэнд зориулдаг гэж ярьдаг шүү дээ, тий. Ганцхан хүмүүс төрлөختөнд зориулдаг шүү дээ. Энэ дэлхий дээр чи маш олон амтан, аратан, жиг үртэн одоо байна, тийм ээ. Тэгээ манай мөнхөө юм бол амтанд их хайртай. Тэр дундаа бол одоо муур нохойг
Маш олноор нь тийчээдэг. Одоо хэдэн муур хэдэн нохой байна гинэ? Одоо 18 муур байгаа. Квет. 7 нохой байгаа. За. Би зүгээр ингээд өөртөө төсөөлөхдөө одоо за буян бодоод ч байдаг юм уу те. За одоо энэ буйныг одоо ингэж бодоод би ингэдэг юм аа ч гэдэг юм. Эсвэл бүр хобби болгоод ингэдэг юм уу? Ер нь яагаад ингээд тийжээх болов? Хэдэн оноос хойш тийжээ? Энд чи одоо 10 жил 16 биш ээ. Чи 16 он чи 17 18-аас хойш. Одоо 10 жил болж байна. 12 жил болж байна. Муу тийжээгээд. Муур нохой дижсэн ашиг юу вэ гэхээр ганцхан одоо өөрийгөө биш өөр хүүхд ачаа туман олны одоо бас муур маш их сайхан энергитэй тийм амтэн тэгээд тэнийг сайхан одоо энэ тэнд ядарсан зүбэрсэн бүх мууруудыг цуглуулж ирнэ тэнээс тий одоо энэ тэнд одоо үлийн хүтэнд ингээл даарч өрөөд хөл гараа өргөөл зогсож байгаа шүү дээ өөр яаж хийж байгаа л дуудаж авчираад тэгэл эхлээл одоо нэг муур нэг нохой гэж эхэлсэн. Эхлээл нэг мууртай байсан. За. Хоёр нохойтой байсан. Тэгж яагаад нэг муураа өсгсөөр байтал олон цуглуулсаар байтал 18. Тэгэл одоо нэг муур тийжээгээл муурандаа дасаал ингээл ирэхээр дараа нэг хөрхи ядарсан ингээд төөрт манайхан ч тэгээд төөрүүлж мөрүүлээ хайчдаг штэ. Тийм ээ. Бас хэцүү. Тийм амтныг ингээ харахаар өөр ирэхгүй ингээл нөгөө өрөвдөөл тэгэл за илүү энэ одоо яатсан амт юм болоо гэл. Тэгэл эзэн мэдэнд нь олж өгжсэн тохиолдол бас зөндөө хэлгүү дээ. Олдохгүй юу? Зүгээр л гудамд явж байгаа хөрхий тэгэл ямар ч хийж олдохгүй ш. Тэд нар чи гудамд гаргаал хайцсан байгаа ш. Дижээж байгаа. Тэгэл яад одоо ямар юм насан болдیں۔ Тэгэл гаргаач. Тийм. Уг нь бол бүр муурны тоо бол маш олон байгаа. Тэгээ яг уу ерөнхийдөө яг зарим хүн бас сонирхоод яг уу сайхан дижээгээд ингээ хөөрхөн болчихоор чи улсууд бас улсууд байна л да. Хичээлүүлэн өргөөд авчи гэдэг хөө. Өргөөд авъя. Маш найдвартай. Маш найдвартай өгнө. Болохгүй бол очирч өгөөрэй тэр муурыг. Энэ тэнд хайж болохгүй, гээж болохгүй. Тэгээ тийм байна. Тэгэхээр нохоо ирэхэд бол монголчууд бол нохоонд илүү их хэлэхтэй. Тийм. Нохоогоо их сайхан хайрлна. Дөрүүнүүдтэй сайхан банкар занкар гэх ингээл үйлдвэрээр нь ярина. За мууранд бол манайхан жоохон яоцоо гэдэг байхгүй. Тийм. Энэ айгүй үнэн те. Тэгээд ингээл орсуудаас орж ирсэн ч байд юм уу? Энэ бол орсоос гаралтай. Тийм. Манайд байдаг ч хүн байсан баг. Тэгэл орсоос гаралтай гэх. Тэгэл муурчин баг одоо зүгээр би амд амжсан ярианаас ингээл ойлгоход нохоо эзнийгээ өгчүү гэж амьд байна уу гэж 3 иргэдгийн гинлээ. Муур эзнээ өгчүү гэж тэгдгийг гинлээ гэж шиг те. Амар ярина. Тэгэл муур зам хөндлөг харангууд түй. Ингээл айгүй дургуй штэ. Манайх энэ яагаад ийм байдаг юм болов? Тэр бол дэмэл байх гэж санагдیں۔ Тэр нь адилхан штэ хөрхий. Ер нь л чи ярьдггүй хэлдггүй болохоос л биш бүгд л өвдөх заавах ядрах зүдрэх зүрх сэтгэлтэй л амт шүү дээ тий. Би бас мууртай боллоо саяхнаас удаагүй шинэ муур тийжээч байхгүй юу. Охин маань муур нэхэд тэгээ манайх цагаана гэдэг нэг юм жижиг муураас өргөж авлаа. За тэгсэн чинь одоо амтантай болж ижил мэддэг юм биш үү юм чинь. Тэгсэн чинь малын имлэг зөндөө байд юм байна. Зөндөө. Энэ амтны чи янз бүрийн эдлэл хэрэглэл тоглоом наадам үүр гэр одоо юу эдгийг бүр төрлийн гоё юм байд юм шүү дээ бүр. Айгуу олон байд юм байна. Янз юм байна. Тийм байна. Энэ хүүхдтэй цуг гэрийн тижимэл амтан байна гэдэг өөрөө нэг юм хүүхдийг амтныг хайрлах юм энерги сэтгэлтэй тий хайрлах халамжлах тоглох найрлах сэтгэлтэй тийм байдаг болох юм шүү. Одоо хүүхдүүд ер нь яаж вэ? Хүүхдүүд маш зөөлөн. Энэ амттай маш хайртай. Амттай хооллон, ундлан, ярин хөөрн, ийхэн таална, санаа нэтрийга тий 18 муур 10-аад нохоо шүү дээ. За тий. За муурны бол эдж бол харьцангуй бага бах. Гэхдээ эдгээр ч юм бол яг дандаа хүний хоол идэж бас болдгоо мэлэн шүү дээ. Болохгүй. Тийм байх. Өөрийнхөө муурны зориултын хоолнууд ба за тэр нь тэгээд хямдхан үнэтэй тэгээд бүр сүлдээ эрүүл мэндийн чиглэлтэй их ч гэнэ үү те. Одоо муурч нөгөө нэг өсөн бөмбөлөг гэнэ үү? Тэ? Одоо өөрийгөө долоосоор байгаад ингэдэг юм байна шүү дээ. Энэ одоо хин гэдэг амтан бэ? Энэ Ори. Тий. Ори. Энэ чи ямар үйлдвэрлээ? Сайн билүү? Мэдгүй тэрийг сайн мэдгүй. Эцэд нь Америк явцсан. Тэгээ над оршоод явсан. Чи нэг юм сям яа. Би бас одоо үйлдвэрийг сайн мэдгүй. Би бас үйлдвэрийг одоо яг тэр чинь бритиш санагдаад байна. Энэ саарл муурыг бритиш үйлдвэр иймэрхүү байдаг. Тэр их том юм аа. Алга. 18 20-од муур шүү дээ тий. Эдний хоолунд нохооны хоолунд нэрээ одоо яг яаж хийж чинь та? Яг нохооны хоолыг болохоор ч одоо би чинь 8 7 биш 689-ыг авдаг. За 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авдаг.
тэргүүрэл болгон штэ. Тэгээд нохооны хоол чинь яг 1500 2000 2500 зундаа жахан хэмбэр чинь өвөлдөөн бол хүйтнээ дагаад бас жахан өндөр. Тэгээд тэр 1500 2500 гэдэг чи одоо нэг удаа л идэх хоол үстэй. Тийм штэ. Тийм штэ. Өглөө нэг хоол хийж өгөл орой нэг 2 давуу хийж өгөл өглөө орой 2 хийж өгнө. Мууранд бол муурын хоол яг элэг жаахан уушиг энэ хэрчиж өгнө. Жижигэн хоолных нь хажуугаар жаахан хэрчиж өгнө. Тэгэл болчих. Тэгэл ус өгнө, усын цайхан чиглэмлэл өгчин. Тэгээ одоо эдгээр маань өвөл мөвөл яах вэ? Бүгд гихтүү. Өвөл тэгэл энэ ард нэг байшин байгаа. Тэнтэй партай тэр рүүгээ хийн. За тэгэл ээлжлэл дээр орно энэ хоёрын хоорондгүй шүү. Тий. Наач уусуу. Тэгэл байж ах уу? Тэгэл байж. Нохонор бол гатаа сайн орж ирсэн чи шаагалдаа. Тийм шаагалдаж. Мундаг чимээ өгд юм байна. За тэгээд одоо тэтгэврийнхаа мөнгөөр муур нохоо хоолцдог нэг юм хүн байдаг юм байна гэж сонсоод би. За. Гэхдээ одоо ингээд за тэтгэвэр цалингаа нэмүүлээ те. Ингээ тгийгээд хүмүүс ингээл одоо яаж хоногийн хоолоо болгоё барий гэдэг дээрээ тулж хахад тэр олон муур нохоог тэгэл тэтгэврээрээ одоо ингээл хооллол тийжгээд байждаг одоо бас сони юм да гэсэн бодол төрж илээ юм дээ. Тий. Энэ одоо нэг асуумжны газар нээс миштэй гэдэг байгаа. Ээжтэйгээ ээж нь 2 охинтойгоо. Тэгээд тэднийх болохоор одоо энэ үлдээчүүд одоо бүр асуумжны газар нээсэн хашаа явтай. Тэднийхээс бас их тусалцаа ирнэ. Одоо ингээрээ одоо ингэрээгээд муурын хоол нохоо хоол элдэг бас юм зөндөө бас над тус болно бас. Буугараач. Хүмүүс нэг боён бодоод ч байд юм уу те. За нэг тийм өдөр одоо тийм одоо бурхан багш ихтүүчийн өдөр гэдэг шиг эсвэл бол нөгөө чи яав имээ өвгийнхөө боёныг гэсэн өдөр гэл амтэн хооллох сайн гэх тэгээ хоол моол барьж ирэх юм тийм байх. Зөндөө ирнэ шүү. Тийм бас хөрхий зөндөө бас одоо манай тэринкэ бурхан болсон хүний боёнд бодож явна гэн. Голдуу тийм л усууд ирнэ. Тэр бас зүгээр бах. Тэгээ ингээд бүр сайн мэдээд авчвал одоо ирэх хүмүүсийн тоотоо явж байгаа шүү дээ. Тэр чинь бас тийм эдгээр чинь тийжих их дэм болно шүү дээ. Дэм болно шүү дээ. Тийм нэг ихтэй тэр чинь ганцхан хоолоо бидэхгүй шүү. Зөндөө их юм очирч байгаа. Зөндөө их юм очирч байгаа. Тийм одоо тэр 1500 2500-ны чинь хоолой чинь 10-20-оор навчирч өгнө. Тэнийг чанан хэрчин тэгээ ногтуудаа сайхан шүлэг гаргаад өгнө. Амтан дижигч бас амаргүй шүү. Одоо тэгээд хөдөө гадаач байдаг юм уу? Гадагшаа дотгошоо олон хоногоор явах гэр орон эзэнгүй байх махт ч идэж явах хэцүү. Хийж явж чадахгүй. Тэгж бол яах ч чадахгүй. Нэг чи санаа зовоод тест. Явах арга байхгүй. Явах хэцүү байхгүй. Ямар ч зүйл болно шүү дээ. Турж хүн. Тэгээд эн чинь зарим усууч яд үзэн. Зарим айлууч одоо тэглэнклээ олон нохоо хоцож байна гэн. Би загин хэлтийн өмнө хүүхдүүд ямар ногтынхаа амыг боолтой юм биш үү? Та нар тэгж одоо болохгүй бол тэр баяр тэр хавус маамаас очицсахгүй юу чи? Хүмүүсээс нэг тиймэрхүү жоохон сөрөг юм бас ирнэ үз. Ирнэ шүү дээ. Зөндөө ирнэ тэмдэг чи. Гудамжинд одоо ингээл алхаж явах чинь муурын чинь нохой чулуудаал явж гин. Тэгэхээр би уралдгийн. Та нарын юм идэх бол өмсөх утсан ам амьдралд чинь гай болж байгаа биш. Яах нь наадгал тэхийг хоорондоо ганц борц шидэд өгчээж 5 цаас өвөлт явж өөр нэг ганц талхны болон ч гэсэн аваад өгчдгийг хөрхий. Эсвэл тэдний чи үлсэл зангаал зовоол явж байгаа шүү. Одоо ер нь хүүхдүүд нь хаагур юу хийцгээж байна да? Манай хүүхд одоо нэг нь тэр аюулгад одоо хийж байна. Нэг нь болохоор одоо юу хийж байна? Барилгач хийж байна. Манай нэг том банд. Одоо энэ хүүхдийн хийж зүгээр барилга бариад энэ тийм засвар юм хийгээл явдаг. Баригад үүсгээл тэгэл захиалга аваад баригад үүсгэж чадахгүй хөөсөө тэгээд нэг баригад дээр очиад зургийн засвар өөрөө гарын дүүтэй тэгэл яг юм хийгээл явж байгаа. Манай бил болохоор сургуульд үйлчлэгч хийдэг. Тэгээ хүүхдүүд нь болохоор нэг хүн энэ жил одоо Солонгос явсан. Солонгост амьдарч байгаа. Тэгээ манай хүүгийнх болохоор 4 банд нэг охинтой. Ямар гоё болсон юм бэ? Тэгээ одоо 2 банд нь энд байж байгаа. Нэг банд нь нэгдүгээр энэ манай охин одоо 4 бандын нэг охинтой манай банд. Дүүг бол одоо чамбаа. Миний хүүг маш их дүүгээ сайхан харж байгаа. Манай их чинь бас шүтлэг бас мундаг үз. Яг. Эмээ өвөдөр өссөн хүүхдийн бас нэг юм онцлог байна. Эмээ өвөдөр
өссөн би чинь одоо 2 ламтай байж байгаа. Нэг лам нь хамаагүй тэр нь бүр 37 оны хэлмэгтэй явцсан гэсэн. Тэгэхэд бол би гараачгүй байсан. Дараа нь бол тэр манай өвөө өрхий тэгээд намайг 15 таа байхад бурхан болсон. Бас лам байж байгаа. Гэхдээ социализмын үед ч одоо энэ лам нар юунууд одоо тий Хэлмэгтэй чинь хэлмэгтэй жоохон нууцаар ном дээр уншдаг тэгдэг байсан. Түүнээс биш лам гэдгээ бол ил ер нь гаргадаг байсан. Гаргаж болохгүй. Гаргах юм бол одоо эвгүй тал руу гарах байх. Тэгдэг юм шүү. Тэгдэг байсан юм шүү. Тий. Ямар гой дулаах юм бэ? Энэ хязгаар барьсан машин да? Энэ одоо авсан байсан. Нөгөө гарын дүүтэй хүү засч байна. Ерөөсөн тэрүүн зав байхгүй хөөш одоо тийм. Тий. Ерөнхийдөө засаад өгөөл гэж ил байгаа хөөш. Тэгээ зав гарахгүй олон. Хаан байж байгаа дишээ ирж энэ машин авсан да? Манайх энэ баруун салаанд байсан. Тэгээ баруун салаанд байж байгаад энэ байшин хүүхдүүд аваад. За. Тэгэл хүүхдүүд мань тэгээ яхан үрзээлтэй тэгэл үрзээл би энэ хэдэн хүүхдүүдийг хараад эдгээр үрзээлийн төлж ирсэн дээ шүү дээ. Одоо тийм тий. Үрзээлгүй айл гэж ихч юм Монголд байхгүй. Бүгд өртөө. Үрзээл зөв үр бол бас хэрэгтэй. Тий. Гой байшин байна. Би зүгээр сая гаднаас нь чарлаа, орж ирээд бас ажиглалаа. Одоо гэртэйгээ танилцсанаа. Тэггүй. Тэг. За тэг. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Монголын их хамаамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч нь их хаан Чингис Хөлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За энэ их гоё гүнгрүүгээ хийлгэжээ. Тэгсэн. Тийм ээ. Энийг 350-аар хийлгэсэн. Хүнд захиалж хийлгэсэн Хүн үү? захиалж хийлгэсэн. За. Энэ доод талыг бас 300-аар хийлгэсэн. Бай мөн олон сайхан бурхнууд юунууд байна шүү. Тийм ээ. Нэг хамгаалан хааны одоо 2 3 энэ одоо манай нөгөө хуучин шаазан варны үйлдвэрийнх үү? Шаазан барны үйлдвэр. Тэр үеийнх тий. Тэр үед көмөн гоё гоё юмнууд хийдэг байсан шүү. Зөндөө гоё юм хийдэг байсан. Тий. Зөндөө гоё юмнууд хийдэг байсан. Бараг одоо энэ цамын баг маг ч гэсэн бараг тэр үеийн шаазан варны үйлдвэрээс гардаг байсан. Одоо ч гэсэн гарч байгаа хөө. Одоо байхгүй шүү дээ. Байхгүй юу? Байхгүй шүү дээ. Одоо бол байхгүй. Одоо бол тэд чинь тий ийм юм хийдэг юм ховордсон. Ааха. Энэ цуглуулгуудыг та өөрөө цуглуулах хүмүүс танаас би өөрөө цуглуулна. Өөрөө цуглуулсан. Ааха. Муурууд чинь нэг нь 3500. Энийг болохоор даргаан дээрээс авч ийсэн. Тийм. Энийг болохоор миний 9 дугаар ангийн хүүхд над төрсөн өдөр тэнд өгч ийсэн. Энийг манай одоо тэр зүүн салааны атус нэгдэл компанид ажилладаг хүү над бас өгч ийсэн. Энийг болохоор тэр солонгос явцсан хүү маань над төрсөн өдрөөр бэлгэлж байсан. Гээд яриад байх юм бол бэлэг өөрөө авсан барьсантай өөрөө авсан юм зөндөө байна уу бас. Энэ би морин дайгуу хайртай морих. Би өөрөө өмнө манлаас минь 100 жилийн манлаас өмнө 100 жил 24 онд болсон юм уу? Тийм болсон. Би очиж чадаагүй тэгээ энэ нутгийн хүүхдүүд очиж өгсөн над. Нанзад Баатар гэдэг хүн биш байт юм уу те? Тийм байт. Зүг. За тэгээ жингийн цаваатагаа эзэн богд Чингис хаан дотроо дээр үе шаадсан варны үйлдвэрийн 2 сайхан морь тавьчихсан бай. Одоо энэ олон нэрэ хатаг самбаг яад юм бэ? Яг уу хатаг яг уу. Яг уу одоо тэгээ ирсэн хадгийг одоо хайж гээж болохгүй. Энэ тэнд одоо улсууд мод чулуунд уйдаг болохгүй. Тэгээд хадгалж ил байсан дээр яг уу хатаг ер нь хатаг арих хадгалсан айл ер нь бас буян шиг сайхан тогтдог юм аа гэж те. Гэсэн утгаар хадгалдаг. Заан бас гэрт байх сайн гэдэг байгаа. Заан урт настай сайхан амтан гэдэг. Дөлгөөхөн амтан. Дөлгөөхөн. Тийм ээ. Морь хэмэрлэг амтан. Яг үнэ. Тий.
Эндээ гоё сакура моттой. Энэ тенэр халаад байгаа юм уу? Тий. Энэ тэнэр. Энэ айгүй сайн юм байна. Тийм үү? Их мундаг сайн юм байна. Оо за. Одоо тэгээд эн чинь ингээд бүтэн халаачих юм уу? Энэ өрөөгөө энэ төлөө өрөөтэйгөө. Тэр өрөөгөө бүтэн халаачиж байгаа. Манай алгаа көмөн том биетэй байгаа зү. Тий. Алгаа бас л том биетэй муу шивч нэрээ. Ааш нь гайгүй. Айгүй зөвлөх нь. Айгүй зөвлөх нь нааш. Мундаг хазан гэж. Зүгээр харин гадна маднаас муур ирүүл яахан дургуутсан. Бусдаар айгүй. За ишори. За. За сайн байцгаана уу? Энэ миний таньдаг хүн байна. Хөөшөө шайнуудаа чи. Арын хөөлгөн амдум ээжийчэн. За. Сайн уу ана? Сайн. За хин гэдэг үү? Намайг наран жаргалдаг. Наран жаргал. За наран жаргал хэддүгээр ангөө? 6. 6 дугаар анги аль сургууль сурч байна? 65 дугаар сургууль. 65 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Чамаг ингэдэйн жижигхэн жалуу юм уу охин юм уу? Тий. Жалуу юм уу чи? Дүүгээ өстө сайн харж байна нараа. Ганцхан гэдэг сургууль. Дүүгээ чи өстө баян авч байна уу? Үгүй. Үгүй юу? Ээлжлэж. Сая хичээл намарцсан байж байгаа одоо орцсон уу? Орцоо. Өглөө орж байна уу? Өдөр орж байна уу? Өдөр. Өдөр орж байна уу? Тий. Энэ хоёр маш сайн. Манай хүслэн те. Хүслэн бас сайн онож. Хүслэн чи одоо Энэ дөрөвдөр хамгийн ингэсэн те. их одоо миний туслагч үү те. Одоо зүүн баруун хоёр гар. Тий. Зүүн гарын жанжи баруун гарын жанжи хоёр юм биш те. За. Зүүн. Чи зүүн юм уу? Зүүн гарын. Хүслээ одоо ямар хоббитой юм бэ? Тэгээд зурагт их үзэж гин үү? Тэгтэй. Их үзэж гин үү? Эрмүнэ. Эрмүнэ юм уу? Ча тод хэллээ. За эрмүнэ хэдгээр анги? 3. 3 юм уу? За. Эрмүнэ одоо аль сургуульд явдгийг? Сургууль нь хэдгээр сургуулийн? 57. 107. 57. За. За онц сурж гин үү? Энэ хүүхдүүдийн өрөө юм уу те? Хүүхдүүд өрөө. За. Тэгээд энэ дээр ингээд ээж аав нь унтаад Энэ дээр би энэ жоохон цагаан. та багыгаа Абага энд нэр болохоор энэ дээр ингэж за. байна. Тий. Ийшээгээ ингээд эндээ ингээд сайхан авдартай зурагтай. Эдгээр чинь ингээд өрөөндөө зурагтай болохоор ийшээгээ орно гэж баг байхгүй юм байна. Тий. Тэ? Тий. Өрөөс эндээ ингээд Зургатаа хараад. энэ өрөө нос хөөрхөнд гоё том өрөө шүү. Тийм ээ. За энэ чинь хин унтдгийг. Нараа амиа унтдгийг. Чи бас унтдгийг. Энэ дээр хин унтдгийг. Нэр унтдаг. За. Хүслээ унтдгийг юм те. Хавар таараагүй амтд явж ин хараа. Ингээ ширэлээр гараад Таахгүй юу? том хараа. Энэ бүр энүүгээр сайхан. Чи энэ таачих юмс миний дүү. За. Сүүтэй цай ууцсан. Гараа дүрээд хараа. Толооч нь хүүшээ болооч чи. Энэ хин гэдэг. Энэ жоохон бас. Бас жоохон. Тийм жоохон гэдэг. Энэ том 90 чи одоо хин. Энэ бар гэдэг. Бар гэдэг юм уу? Яа, барч бас л бар шиг юм шүү. Хөөе. Энэ бас ланжгар том бас айхтар гоё содон өнгөтэй мөрөн тий. За эндээ бол ингээ галтгаа хүүхдүүдтэй эндээ хоолцоог нэгээд. Хоолцоог нь хийж өгнө. Тэгээл ужигнах Чи хоолцоог нь хийж уусаал юм ин. Тийм байна. Энэ сайхан заатан. За бараа мараа гэсээс хэрэгэд баларсан. Барыг Бар. Энэ хараа гэрүүд нь энүүгээр биш. Гэрүүд нь. Автомануудын хараа. За энэ шарка гэдэг. Шарка. Тий. Шарка жоохон нойрмог. Энд мөр байна. Байхгүй. Алга байна. Энэ байна. Алга. Тэрэн дээр яг нэг хевс шиг өнгөтэй нөхөр. Тийм. Олдмол гэдэг. Хин гинэ? Олдмол. Олдмол. Тий. Олдсон юм байна л да. Олдсон. Тэ. Эдрийн тэгээд энэ элс одоо бас ийм олон муурч одоо элс их хэрэглэн. Их хэрэглэн. Энд чи одоо инкий баацсан байна. Одоо эн чи ороо нэг жоохон аван унтахаас. Энэ яасан царай бэ? Анаас сэгсгэр. Яг тийм бахаа. Яг сэгсгэр явахтай гэсэн чинь. Оюун юм сэгсгэр байгаа. Сэгсгэр гэдэг ингэж шүү. Тий. Тэгээд ингээд элснүүд нь одоо ингээ бага шийдсэн байна. Энэ шаас тэрвэрлэгч ажил юм биш үү? Ажилттай нэг чинь цэвэрлэн. Тэгээд дараа шинээр элсийн савын бас угааж арчин цэвэрлэн. Тий. Эдгээр чинь бас өөр чи идүүрэнд идэх үү? Өөр тий зүгээр ингээл хийгээл тавьчихад бол идчихнэ шүү. Хийгээл тавьчихна тэгээд идчихнэ. Тий. Тэгэхэд бол идчихнэ. Үүдээ одоо энэ тэнээр хаалгаад нь. Тий энэ тэнээр хаалж байгаа. Одоо ер нь тогны мөнгө төгрөг яаж юм бэ? Зүуднэ. Хэцүү юу? Тий, хэцүү шүү дээ.
хүүхдүүд л төлж өстэй. Танаас ч гал төлдөггүй байл юм ба шүү дээ. Төлдөггүй. Эко айл. Байгаль орчинд ээлтэй. Хотын нүүрсний утааны юунд бол нэмэр болдгоо л айл юм байна. Уг нь Тийм тийм байна. байгаа. Тий. Тэгээ одоо ч хүүтрэг үл байна л да. Одоо тэгэл айхтар хүүтрээд ирэх юм бол бас л тогны мөнгө төгрөг мөргөж. Тогтсон явж байгаа шүү дээ. Одоо тэгээ нөгөө шалны халаалт. Одоо яг одоо энэ 11 сарын 1-ээс эхлээд 11 юунд орчдөг шүү дээ. Нэг хөнгөлтөнд ордог Тийм юм байна. Ноёл юу. Оо дотроо ингээд нойлтой. Устай. Оо энэ нойл үрчээс мундаг халуун байна. Халуун байгаа. Энэ шалных нь халаалтыг халаалцсан. Тийм байна. Пүнк гэж онгойлгоход л. Тэгээд дээшээ хоёр давхар. Хоёр давхар. Хоёр давхарлогоо бас одоо гарч ийн ашиглаж байна уу? Ашиглана шүү дээ. Нэг өрөө нь бол яг чоочтой. Манай нөгөө охины өрөө. Энэ ингээд яг дороосоос ялгарахгүй байгаа зараа банахаа. Тэр яг муур байгаа байхгүй мэддэхгүй. Яг дорооч шиг ингээд. Дээшээ одоо бас муурнууд бий юу? Бага. Байн. Оо энэ ч ихтэй сайхан болоо хэрэгтэй. Тийм ээ. Энэ өрөө бол одоо нэг халаалт залгаагүй байгаа юм шүү дээ. Халаалт залгаагүй. Энэ болохоор хүүхдийн өрөө. Уг нь бол зундаа бол янзын л байх юм. Одоохондоо бол халаалт залгаагүй байна тий. Энэ орсны сайхан залхаа нөхөр өвдөж байна хараа. Энэ бас ямар гоё өнгөтэй юм бэ? Энэ нөгөө нэг шиг ийм хоёр ажиллах. Наа чин тооны гэдэг. Тооны юм уу? Тооны. Тооны бол ногоон буудан дээр зүгээр. Зүгээр ямбалцсан сууч штэ. Нөгөө нэг сэксгэр энэ нэг сэксгэр нэг сэксгэр. Энэ сэксгэр энэ яаж ч сэксгэр юм байна нөө чи. Хөөе наашир. Тэгээ энэ нэг нөө дахиад нэг илс. Тий энэ хэл бүр илс махагс мо. Энэ динхэр нэг нөл юу. Тийм байна. Саахан том байшин байна. Байшингийн хувьд бол зохион байгуулалт гоё юм байна. За энэ нөгөө тэл хүүхдийн тоглоом бас л амтны чихмэл тоглоом. Чихмэл тоглоом. За гэрээ танилцуулсанд баярлалаа. Зүгээр баярлалаа. Доошо буух баярлалаа. За тэгээ. За тэгээ. Та ер нь эцэг гэхээс хэдүүлэн бэ? Эцэг гэхээс би ерөөсөө хоёулаа. Хоёулаа. Уг нь гурвуулаа байсан. Тэгээ бэхэн мөрөн болсон. Тэгээ хоёулаа. Одоо миний төрсөн дөө чин одоо юу л 62 оных. Надаас 10 дөө. Одоо хотод бас цог байна уу? Үгүй, зүү харагийн сангийн аж ахуй. Зүү хараа та. Тий. Тэнд удаж байгаа юм байна. Оо, тэнд тракторын жолооч хийж яваад. Тэгээд битүүртэй гарсан. Ер нь бол одоо Манлай суманд нь Өмнөдгөө аймгийн Манлай суманд нь одоо ер нь ах トゥ төрөл төргөсөд хамаатан садан ер нь ариун баг байхгүй. Тийм үү. Тэгвэл та бараг нутаг яваагүй удаж байгаа юм байна. Нутаг нэг ч яваагүй. Ерөөсөн тийм нэг ч яваагүй. Ерөөсөн 70 оны 8 сарын 25-нд гарч ирээл тэгээл тэр чигээр одоо жаахан хөгшрөөд нас дахиад ирэхээр нутаг ус их бодогдд юм байна. Тэгээ ерөнхийдөө нөх энэ жилдээ харин чадах нь үгүй юу. Одоо энэ 26 он гараад нэг явъя гэсэн бодолтой байцгааж байгаа. Хүүхдүүд нэг явъя. Ерөнхийдөө нэг таны нутаг усаар чинь үзүүлээд жаахан гадуур гарыг гэж л ярьж л байгаа. 56 жил ерөөсөө босхын буцаж даваагүй шүү дээ. Тэгэхээр одоо нутаг усанд очивол яахан хүний унсан газар угаас ус бичгсэн газар уус чамдам авдсан минь. Гоё шүү дээ. Одоо би чинь өглөө болгон тэгэж нутаг ус байгаль дэлхийд өргөл өргөдөг. Усандаа одоо талархаж баярлж явдаг. 70 оны 8 сарын 25-ныг та их тод санах юм аа? Тийм одоо ёстой ганцхан тод санд байгаа юм тэр. Тий. Одоо яг унсан буур буцаа ер нь одоо олох яах вэ? Жаргалант гэдэг газар л нэг намар төрсөн гэсэн. Одоо тэгээд дэр үеийн ус чи одоо яг за төдийн сарын төдөнд чи төрсөн гэж мэддэггүй манай ээж. Намар л төрсөн гэдэг. Одоо тэгэхээр намар тэр 50 оны намар л төрсөн юм байна лээ. Ямар ч ийсэн. Ямар ч л байсан. Тэгээ яг төдний өдөр төдөн цагт гэж мэдчих юм. Газраач бас ер нь сайн заалгааг өвөө юм биш. Тийм мэдэхгүй. Одоо яг тэр л жаргалант гэдэг газар л төрсөн. Яг тэр бууцуу тэр одоо хаана уу гэдэг тэр намар жаалуу энэ зунжиж яасан газар уу мэдэхгүй. Юу ч мэдэхгүй. За тэгвэл одоо та нэг ойрноос нутаг зоржтэй. Одоо нэг 26 онд л өрн дулаан болохоор нэг явъя л гэж ярьцгааж байгаа. Тэгээ явах байхаа гэж бодож байгаа. Тэгээ нэг очивол нутаг усандаа сайхан унсан газар угаас усан. Уугаад газар зөрөндөө хөрвөөгөөд. Сайхан.
бодож байгаа. Таны ер нь цогцсон сургууль эзэмшсэн мэрэгжил юу юм бэ? Би бол угаасаа бичээч мэрэгчлээ. Тэгтээ бичээч хийгээгүй. Шууд имлэгт би асархчаар ажилласаар байгаа л насандаа гарсан. Гавьныхаа амралтанд хэдэн онд суугаа та? 92 онд суусан юм байна. За. Аль имлэгт ажиллаж байв? Сэрээгийн диспансер гэж байсан. За. Тэг октябрын 20 оны имлэг гэж байлээ шүү дээ. За одоо тэрийг мэдэхгүй одоо. Тэндэл төр. Октябрын 20-ны имлэг. Тий. Октябрын 20-ны ч одоо аль хэсэгч ордог вэ? Баянгол. Тий, Баянголд орж байгаа. Тий. Баянгол дүүрэгч октябрын 20 гэж байсан гэж байгаа. Тий. Тэр үед ч бас тэгээд одоо эрүүл мэндийн салбарт ажиллаад явна гэдэг ч бас ямархуу байв та одоо. Яг уу тэгэл ажил хийх сайхан шүү дээ. Одоо төлөвлөмөр хийж явах шиг найз нөх тамт олон дунд сайхан явна. Сайхан байлаа тэр үед. Тэр үеийн бичээч зүгээр аюу сонир санагдаж байгаа. Одоо яадаг вэсэ? Ингээ бичгийн машин дээр цогтдог байсан. Машин одоо ингээ тэгээд шаргах гэж ингээ цогтдог тийм. Тэр дээр бол одоо зүгээр нөгөө биччихээ руу хараад юу харахгүй зогно үзэн гэдэг шүү. Одоо чадахгүй хотлаа тэр бол 13 оны бичээч гэж одоо 13 оны бичээч гэдэг. Хүн юм ярьж байхад л ерөөсөө ингээл яг зэрэгтэл хоцрохгүй бичдэг гиг л одоо хэлж байгаа юм. Тэгжил байгаа. Тэгтээ би тэгж чадахгүй. Өр хүүхдүүд сайхан эрүүл саруул ажил төрөлтөө зөв сайхан явах харах л одоо хамгийн жаргал тэр сайхан жаргалтай юм да. Эрүүл саруул инк том камер амлан сайхан зөв хүмүүжлэлтэй ажил төрөл хийгээд амьдрал ахуйгаа өдөн татаад ингээл явах сайхан штэ тийм. Өр хүүхдүүдээ сайхан зөв хүмүүжүүлээд сайхан явах. Яг үнэ. Тэгэл одоо хамгийн гэр бүлийн хүн бас юу хийдэг хүн байна? Жолооч байсан. Жолооч байсан тий. Тэр үед ч одоо жолооч гэдэг чинь мэрэгжил байлаа л да. Мэрэгжил байсан. Мэрэгжил байлаа тий. Мэрэгжил байсан. Том тэрэг барьдаг байв. Том тэрэг. Дахны 164 дугаар ангид цэргийн ангид жолооч байсан. Тэгээ хотод орж ирэл тэгэл. Нэг төмөр ортой нэг жижигхэн бор авдартай. Тэгэл явж ирсэн. Тэгж эхэлж ирсэн. Угаасаа тэгж эхэлж ирсэн. Одоо хүүхдүүд харж байгаа ятарч нь гайгүй юу та? Гайгүй. Би бол одоо хүүхд ер нь харахаар улсууд надад ядарч байна үл гэдэг хүүхдийн тэр сайхан энерги, тэр сайхан төр уйлаа маалаа ер нь яахан цэнгэлж өгдөг байхаа л гэж бод. Өөрийгөө л тэгж боддог. Одоо харин би хөлөөн гэмтээсэн. Удаж байгаа. Тийм үү. Явганаас бэртээ. Би явганаас хүм оочод бэртлээ хэр стовар шоолох шиг байсан чи өөрөө тэгдэм бай. Ямар сайн яга явганаас гэсэн чи явганаас бэртээ би хөлөө өгүүлсэн. Тий. 88 оны 7 сард 20-нд би нэг айхтар аваарт орсон. За. Тий. Тэгээд түнхэн гэмтээгээд одоо хуучин гэмтлийн эмнэлэг юунд байлаа шүү дээ. Тэнд угаасаа би дархан руу явах гэж яж байгаа л замдаа хоёр машин цэргүүлтэй 230 явж байгаа л нэгэнд нь суугаад нөгөөх нь үлдэж бид нарыг авахтаа би хоёр хүүхдтэйгээ явж исэн. Бид нарыг авахтаа арай хоцорсон гүйцэд өрүүлэх гэж яваад өрүүлийн чайх мултар гэж байд юм байна. Тэгээ нэг айхтар болоод тий. Тэгээд жолооч их бүдүүм тийм хүн байсан. Яагачгүй бүгдээрээ амар мэдсэн. Жаахан нуруу гэж бэртсэн зүгээр. Би бол хөлөөрөө өстой түнх бол байхгүй болсон. Тэгээд саяхан л одоо хэдэн жилийн өмнө хөлөөн бол хугалсан. Би л бэртсэн. 5 дугаар ангийн хүү маань одоо энэ хүүхдүүд нь байж байгаа. Тэр болохоор ер нь баг яагаагүй. Одоо тэр энэ оюутлагад ажиллаж байгаа охин болохоор жоохон ч одоо 7 сартай байсан. Тэр харин толгой тархинд хөдөлсөн. Үгүй бас золтой юм аа. Амьд явах бас нэг осон хөвдтэй байсан гэдэг шиг. Тэгээ одоо жоохон нас өндөр болчоор нөгөө ясны өвчин чинь насныхаа тоогоор ясны сэрэгч яахгүй тийм. Муу байгаа шүү дээ. Тэгээд эдгэн бол тэгэл таяганд орсон. Таягтай тэгэл. Яг тэгэл өөрийгөө одоо ямар ч байсан илүү саруулын тонк өр хөвгтэй цэнэр өсгөж өмдөглөөд амтна сайхан илүү саруулын тонк. Тэгээд төмөн олон нэг тонк камер мөл яваасаа ганц өөрийгөө гэдэг хүн бол өөрийнхөө өр хөвгтэй гэж хизээч бурхан цагуусан тэгээд бодох ясвахгүй шүү дээ. Их болсон 6 зүйл хамаг амтан амар амлан эргэл саруул дарч ирэхгүй замгүй өвдөж завхгүй сайхан яваасаа. Тэгээд төмөн олон төрийн минь сүл цаахан байх болтой. Төмөн олон минь эргэл саруул илэг бүтэн дэлбэг сайхан явах гिचэл зэлбэрч явах хэрэгтэй. Нохоо шонгнууд одоо муурнууд орой хоолоо. Хоолцсон бүгдийг хоолцсон. Одоо өглөө хооллоо.
Би жоохон оройтой төрчих. Зүгээр санаа зовх юм байна. Хэлсэн бол хамт нохоонуудаа хооллоо. Тийм тэгсэн бол нохтуудаа хооллол тэгэл нөгөө аягнуудын бүгдийг цуглуулад бич. Өглөө гараад 10 битантай хоолоо хуваагаад хийгээд өгчих. Өглөө ер нь эрт босдгоо. Өглөө 5 өнгөрөө бол 5:40 мөчгөл болсон. Маш эрт босд. Тэгж жоохон унтаа шүү. унтчихл яах вэ? Болцсон байна. Түүхий яхаа биш үү? Гүү 25 дээр тавьсан байлаа. Тийм үү. Тэгээ одоо 40 гэдэг чинь 20 минут болцсон. Оо за минь аваад. За би очиж туслах уу? Яах юм минь очил авчиж. За эмээдээ хоол болоод ирэхээр нь бааграагаа өгөндөө. Тийм ээ. Бааграагаа бэлгэлнэ. Манай бааграа ч нөгөө гоё ургамлын тосоо өгж явуулсан байгаа. За гоё личо байна. За энэ алаг салаад нөгөө талах салаад маань ирсэн юм болов уу? Байцааны салаад ирсэн юм байна. Хүрэн манжи ирсэн юм уу та? Тийм байна. За энтрийг одоо нэг сайхан эмээгээ бууз гаргаад ирэхээр нь бэлгэндээ бааграагаа бэлгэлнэ. Манай эмээ хөнгөн юм өө. Зүгээр сууж зүгээр би өөрөө хий чин зүгээр л гэдэг. За тэгээ хэдүүл өнөдөр сайхан эмээтэйгээ буу халаад хоноо. Одоо сайхан хоололчоо тэгээ жаахан дээшээ гарч дараа нэг 5 үг сольж юм уу дээд давхар сайхан сэрвөхө зай талбайтай юм лээ тэнд нь гарч нэг сайхан хууч хөрж жагаад дахиад амарна. Да би нэг очиж туслая байсан. За хоол гараад гисэн үү? Та аваад дуутахгүй алдчихчих чинь яаж гэж. Гайгүй юу. За бууз гарсан. За эмээдээ би энэ бааграагаа бэлгэлээ. Хоол олдцгаа. За. За энэ одоо жинхэнэ бааграа та одоо мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэ одоо энэ чинь Монголынхаа хөрс шоронд тарьж ургуулсан. Одоо экологийн цэвэр ногоогоор бүтээсэн одоо бүтээгдэхүүн. Тэгээд энэ дээр одоо жишээ нь мөөгтөл личо. Одоо монголчуудын маань яг одоо хэрэгжилж сурсан одоо хамгийн ихтэй хүмүүсүүдийн нэг шүү дээ. Тэгээ бааграа маань энэ гоё ургамлын тос байгаа шүү заяа. За. Тэгээ энэ одоо цагаан будааны тос гэдэг энэ Япон тос байгаа. Та бас хэрэгжилж үзээрэй. Тийм ээ. Маш сайхан эрүүл бүтээгдэхүүн байгаа. За тэгээд бааграагаа мэдээ бэлгэлнэ. За баярлалаа. Хүнд шиг. За. Гайгүй. За баярлалаа та бүхэн. За хоолой идэх. Та өөрөө идэх үү? Идэх бата. Илгэлээ та. За би нэг авахгүй дээ. За болно. За би ч бас одоо орой болсон. Хүүхдүүд нэг авахгүй дээ. Аяг чим юм хаана. Сайн цай уус аяг нь яа. Тийм. Би чалан бод. Оо янза. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За ихчтэй маш их баярлалаа. Тэгээд одоо бүгдээ ч бас баярлалаа. Тийм зочлуулах боломж олгоно гэдэг чинь бидэрт бол маш том бас гоё боломж өгж байгаа нэг хэлбэр юм байгаа. За. Өнөөдөр сайхан холбогдоод гिचтэйгээ сайхан танилцаж хууч хөөрөөд. За энэ нэг юм учиртай юм байгаа. Empire Totem гэдэг одоо энэ та их маш олон хадаг цуглуулсан байсан шүү дээ. Тийм одоо би тэрнтэй ч уялдуулах гэж байна л да. Энэ одоо дотроо ингээд нэг 10 наалсан 10 будаатайгаа. Тийм байна. Тэгээд одоо энэ нөгөө сайн цагийн мянган бургатын тамга гэж ийм зүйл байгаа юм л та. За яасан. Тий, тэгээд энэ тамгатай энэ хадаг одоо байдаг юм байна. За. Тэгээ одоо монголчууд чи эрт дээр үеэс одоо цэнхэр тэнгэрийн өнгөтэй одоо энийг одоо бурхны орноос ирсэн гэж үздэг байсан юм байна шүү дээ хадгийг. Тийм энэ ертөнцийн эд биш ээ. Энэ бол бурхны орноос ирсэн юм гайхамшигтай зүйл. Одоо эдийн дээд хадаг. Эдээний дээж сүү одоо гэж ярьдаг тийм ээ. За тэгээд энэ сайхан хадган дээр за манай 5 нүдэн брэнд гээд та одоо бас мэдэх баха. Одоо их тийм сайхан шаазан вар одоо аяг гэдэг бас хийдэг юм байгаа. Тэгээд энэ одоо 5 нүдэнгийн маань одоо бүтээгдэхүүний дээж шаазан аяг байгаа. Тэгээд дээшээ харсан сав одоо үргэлж сайхан эдээ ундаар илбэг дэлбэг тийм ээ хангалуун сайхан байгаарэ гээд 5 нүдэнгийнхаа
одоо аягны дээжийг алдцсан ихэр хадагтаага одоо сэгчтэй барьж бэлгэлээ. За баярлалаа. За та бүгдөө маш их баярлалаа. Өөрийн чинь бол нэг жил өөр хөөхтэй заавж ахын дүүстэн дандаа уртнаас удаан жаргаж ирүүлэнх дүүрэн бэлэг төвшин жаргалаа дүүрээ. Яваарай. За ирүүл бацаа хоршгэ баярлаа. За хүүхдүүдтэй бас тэгээ та манд миний мэндийг дамжуулаарай. Одоо бүгдээ зарим нь ажилтай, зарим нь ээлжтэй, оростоор явдаг хүмүүс нь хөдөө орон нутг руугаа явцсан ингээд байхгүй байгаа болтоо. За энэ бас хүүхдүүдэд хэрэгтэй юм байгаа шүү. За энэ зөв игээд юм сайхан одоо Монгол зургийн аргаар одоо өвтө дөрөв амтай Тумбашийн зураг байгаа. Энэ гэхдээ эвлүүлдэг толоо байхгүй. За. Тэгээд эвлүүлэх юм бол бас нэг энэ шиг хэмжээтэй ч байна уу? Нэг ийм хэмжээтэй болно. За. Тэгэхээр ингээд сайхан жаазлаад ханандаа хөлөгчдөг. Энэ нөгөө дотор нь сайхан нөгөө эвлүүлэх заавар нь байгаа. Хүүхдүүдийг нэг ийм танах ийм сайхан зай талбайтай юм чинь нэг газараа сайхан төхнүүлж тавьж агаад эвлүүлээрэ гэдэг. Зөвтэй байгаарай гэдэг энийг хүүхдүүдийг. За эвлээ сайхан байгаарай. Имсүү за баярлалаа. Болж байгаа бэлэг юм байна шүү гэж юм. За стайх маш их баярлалаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Маргааш өглөө ер нь тэгээ та 5-даа босох уу? 5:40-гээл босъё. 5:40-гээл босъё. За маргааш чинь бид нар ажил юу? Бид нар нэг өглөө одоо ч ер нь 7 молоо гэл нар мандж байна уу? Яаж юм? 7 гэл ерөнхийдөө яхан гээ очиж хэлж байгаа. Тий. Нэрээ одоо танах одоо сэрүүсэд эхэлж энэ хавар нэг утаа өнөрний асуудал хэрвэн. Одоо ер нь гарч ирж байна шүү дээ. Одоо ер нь хэлж ах шиг байна тий. Хэлж байна одоо. Одоо улсууд тэгэл хүүтрээд ирэхээр галаан төлнө. Одоо нөгөө картаар нөгөө сайжруулсан түл шүгдэг хэвээр шүү дээ тий. Хэвээр ингэс. Танах бол тэрийг аваагүй бас удчих байгаа шүү дээ. Авахгүй. Дандаа захиалгаар явчихж байгаа юм чи тий. Уг нь энэ цаг захиалгааны гайгүй хямдхан байгаад ингээд байвал бас агаарт нь хүртэл хэрэгтэй юм. Сайхан л байна. Агаарт нь хэрэгтэй, ард түмэндээ хэрэгтэй. Тэгэхээр ч одоо тэгэл бас одоо тог захилгаан одоо ч яах вэ? Гайгүй л байна. Тэгэл одоо айгүй их өндөр гарна шүү дээ. Хүүхдүүд минь төлнө. Тэгэл хажууд нь нөгөө зээлэн төлнө. Тэгэл одоо яах вэ? Тэгэл хүүхдүүд бизнес нь ач зээнэрийн сургууль цэцэрлэгүүд ер нь гайгүй ойрхон уу? Ойрхон одоо энэ зам гатлаад 67 дугаар сургууль гэж яа. Тэнд очив. Тэнд одоо 9 дугаар анги, 6 дугаар анги тэгээд 4 дугаар анги, 3 дугаар анги анги болгонд байж байгаа тий. Тэгэл одоо эдгээр чи хичээл ном хол байна гэдэг чинь бол асуудал шүү дээ. Асуудал. Ийшээ зам гатлаад очив. Ойрхон бол болж байна. Зам гардаг нь жоохон аюултай. Тийм зам гатлах нь бас заавал зам гатлах. Тэгээд одоо ч яхахтай нөгөө замын тий хоёр талд нь зогсож байгаа бас учиртай болсон болохоор одоо энэ халтаргаа гулгаатай үед л гэхээс биш. Бусдаар бол бас ойрхон байна гэж их давуу тал. Хол зөв л одоо хэцүү шүү. Бүр хэцүү шүү дээ. Тэрүүсээ хэцүү байхгүй тий. Ямар ч байсан нэвтрүүлгийн маань баг хамт олныг гэртээ одоо зочлуулах боломжоор хангасан маш их баярлалаа. Хэдүүлээ заахан унтж чамраад би нөгөө юуныхаа өрөөнд унтчих тий. Инклийн ягаад халаалт залгаагүйс өөрөө? Тий. Тий, юуг нь залгachиж болно шүү дээ. Тий. Тэндээ заахан амарч шиг одоохондоо хүн ашиглахгүй байгаа юм чи би ашиглах би ашиглах юм чи. Тэгээ сайхан амраад өглөө эртхэн хойлоо нэг сайхан тавууг сольчоо тэгээд үнэр нь мордно. За. Сайхан хууч хөрлөө. Сайхан хууч хөрлөө, сайхан олсуудтайгаа танилцлаа, сайхан тэглээ. Тий, маш их баяртай байна. Баярлалаа. За амарх уу тэгвэл. За тий. За. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны явс идэж. Дээр нөгөө ямар чимээ авахгүй унтцчих юм шүү дээ. Намаарсан шүү дээ.
Маш. 흔도민 산다노 Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн ном сайн байна уу? Ногоо навцсан дэлгэх Бүгдээрээ зөвөр шаагилдал буугаад ирдэг юм байна. Хөргөн гараад. Хей жоохон уу. Энэ нөгөө барсаа билүү? Манай бараа билүү? Манай ангийн бараа билүү? Одоо тэр өглөө нөгөө хооллох цаг нь болцсон юм шиг байна нараа. Бүгдээрээ ингээл энэ дээрэл дуурхад л амдахгүй шүү дээ. За мэдгүй би хооллохгүй. Одоо эзэн хоолох нь заяа. Яа. За баг хоол мөрнөдлөө. За шавгалгаа. 산바노 바인다사 징길때 바트르 말춘 산바노 За сайхан амруу та. Оо сайхан амруу минь хөө. Сайхан. За та суух уу, би суух уу? Хөөе. Чи иш босоо юм байна. Орт ирт босоо. За минь үү. Ууз. Цагаа босдог цагт эмээ нэг дууссан. За идээд. За юм л. Тал. Дээр гараад унтцсан болохоор чимээ шугаанч байхгүй. За. Хуантай хизээ болсон. Эгч мэдэхгүй. Сайхан унтсан ба шүү. За бол сайхан амарсан бол болоо. Сайхан. Хүүхдүүд бас их сэрх юм аа. Тий, эдгээр ирцэгдээ. Өнөө шуг амралтын өдөр жоохон унтахгүй яадаг юм болоо. Дүүн нэг цэрчгээр тэгэл дүүгэн дагаад Тэгэл дагаад бүгдээрээ бичнээс ирчдэг юм тий. Тэгэл сэрч. Би сэрэл маягийг л яг арай нэг дуусхын даваан дээр дүүн сэрдэг. Дүүн сэрхээр нөгөө дүүгэн дагаад Бүгдээрээ сэрч. бүгдээрээ сэрнэ. Өөдөнд байгаа нөгөө моожгаануудаар очиод ингээд ингэсэн чи бүгдээрээ шууд шаваад ирж шүү. Одоо хооллох цаг нь бодвол болж байгаа юм шиг үү тий. Тийм байна. Одоо яг өглөө наадвал чи ус хоолоо идэх цаг нь болж байгаа шүү. Гадаа хитэн нохтууд бүр дасчихжээ. За өнөөдөр ер нь юу хийж өнжих үү та? Өнөөдөр одоо нохойгон хооллол мөөрэ хооллол нь тэгээ цас мөсөө арилган тэгэл өдрийнхөө хоолыг бэлдэн хүүхдүүдийн хоолыг орооныхоо хоолыг бэлдэн хоол цайгаан бэлдэн тэгэл нохойгохоо орооныхоо хоолыг бас бэлдэн хэсээр badli Кашлака машинд орчихсан гараад авах гэсэн гадаа чинь цас орсоорлоо юм шүү дээ. тас орсон өглөө бүр дарцсан байл. Харин тийм бүр орсоорлоо юм. Оо за энэ одоо нөгөө гулгаан одоо яахгүй. Одоо арилахгүй. Арилахгүй. Одоо аялтай юм болчих тий. Өглөө усаал бурхан даамар гар нүрээ авгаан. Бурхан даамар зулаа өргөөл. Цайгаа чанаал. Тэгэл цайгаа одоо өргөөгүй байгаа. Тэгэл одоо ястан нэг хүүхэд нохоогоо хоолно гэдэг шиг босоод хэдэн хүүхдийн хоолыг хийн нохошоо муурныхаа хоолыг хийн гэж бүгдийг тэгэл буужчихдаг юм байна тий. тэгэл хүүхдүүдийн хоолыг хийгээд дараа нь мууранд чинь бас нэг зориултын хоолыг өгдөг бах тий. тий одоо зориултын хоолыг өгдөг. Зориултын хоол нөхөө. Ороо нэг нохооныхаа хоолыг өгөнгүүт ахиад өөр илэг тийм нөгөө уушиг энэ хичээж өгнө. Тий. Тэгээ нохошоогоо муур хоололцохол тэгэл дүлдүүн мордё доо. За. Тий. Ямар ч байсан сайхан унтж амрлаа. Сайхан хууч хөөрлөө. За эмээр өгөөж ирлээ тий. Ирлээ та. Ирлээ. Тий. Хараа. Авсан дээр. Ийм ахтраа аа. Авгүй яах вэ? Дүүг. Таа. За наашаа гэдэг. Тэг. Эмээд өгч. Наашаа. Дэгүүлээ. Араа бор хоол молд ороогүй л юм ч одоо. Уг нь орсон. Нэг жоохон боорцог. Эвнээс аваад өгч. Энэс багхныг хуулаад өгөх. Маа. Энийг барьта. За. Хаагчих үедээ. Одоо ч аяач хүрээгүй. Тий одоо 9 сартай. Тэ хамглаа юм уу? Бас уулах үедээ уулнаа. Гэхдээ гайгүй. Яа тий ирэх юм чи бас хаяа. Та нар юм яах гээд байгаа юм гэж уурлалгүй яадаг тий. Хөөе. Та цагаа уухгүй юм бэ? Энэ уг нь энэ хийж өгсөн юм да. За. Юм мэдээч. Тэг талах. Тэгээ. Ма. За ма. Дээрээс муур байгаад та ма. За ма.
Ма. Яана хөөе манай муу жоохон моохно ч бүр өлсөн цэрцэн юм шүү. Ма чин дээр ид. Ма. Ма. За идлээ. Ма. Ятрас мөр. Тэр мөр байна миний хооролдож гата 2 3 4 5 Хэд байна? энэ хэд вэ? Энд дөө. 3 6 7 8 9 мөр. 9 муур байна уг нь. Азг 9 тэмдэг. Энэ бусд нь өшөө хаана яваад байна? Ма. Оо. Ма. Шуугаал орж ирлээ. Авраг хайлтшгүй гэдэг. А? Силэндэр хаана? Гаднаас орж ирж байна энэ хараа. Пи. Ма. Алгаа нилээ татгалан байна үгүй юу? Татгалан биш яа наа чи маяглж байгаа. Маяглж байгаа юу? Ма. Бусд нь тавьж өгөхгүй бол бас идэхгүй. Ма. Аа? За шаркама. Оо энд бас шарко марко энд явж штэ. Ма, шаркама. Шарко наалда ирэхлэхгээ л тараараа. Наран баяра. Наач богод. Наран дээрээс Ма. Энэ хоолн тэгээд одоо бас тэгээд дороол дуустгал баг таа. Дороо дуусна. Энд чинь ийм шуудаагаар байдаг байхгүй юу? Аа, шуудаагаар байдгүй те. Ийм за. Ийм байдаг. Тийм юм байна. Тий. Усыг жоохон чийдмэлээд одоо хоолойгоо дуусангуудаа усын нөгөөд энэ аягийн дуусангууд бар яах юм? Бар ичсэн юм уу? Байна штэ бараа. Ма. Манай тэр бар гэдэг муур их гой зүстэй муур байгаа шүү. Гатагараад миний хөө маа гэдэг гата муу байна да. Одоо жижиг бар алга байна. Энэ үний 10 хар бараа өнгөтэй нэг муур байгаа. Тэр алга байна. Энэ үний ижил өнгөтэй нэг алга байна. Нэг ийм их энэ чавлошка алга байна. Чавшка гэж ийм өнгөтэй арай том муур. Энийг бодоход арай бараа өнгөтэй бар гэж байгаа. Тэр алга байна. Чавлошка бар. Нэлээд олон муур алга байна. Оо, за энэ ороод ирлээ. За одоо цаана машаад 3 муур байгаа та. Чавлошка алга байна. Баг жижиг бар алга байна. Манай энэ шараа олстой идэхгүй л чинь. Шарка буухтай нааддаг. Ууртай юу? Анцаараа юм идэх гээд байгаа маа. За ялма. Харамч нарийн. Тийм үү? Тий. Бас тийм ааш авруудыг мэдчихнэ үз. Мэднэ наадах чи. Мэднэ. Чи яах гээд бар яасан. Одоо идчих юм уу чи? Маа. За болоо. За. Хөрхий бас хаа очдогтэй баг идэх юм аа. Баг. За муураа хоолсоод. Энийг одоо нохоо. За. Яг одоо үлдснүүд нь одоо тэгээд аяар орж ирэл иддэг юм бахта тий. Утлаа мөч. Хоёулаа нохоогоо хооллол. Одоо гарна. Утлаа мөч. Хөрхий мөч. Гадаа шаалга. Жижиг бар байна. Чавлошка алга байна. Шарка алга байна. Урам. Чи. Таамууд бүгдээрээ юм уу юм ээ? Эдгээр бүгдээрээ юм уу? Бүгдээрээ. За үнсгэн за мамын хөө арай чад өгөөд. Хүстэй. Мамын хөө. За ба. Хиндин чамаа бавчаад өгөөд. Энийг цагаанаад өгөөрэй. За ингэж. Хоёр тэрэг бол ерөөсө бүгдийн зөөчтэй юм байна. За маа. Энийг цагаанаад авчих. За цагаан айлээ. Тэр мөхөртэй. Тэр цагаан нохоо юм уу? За. Энд ч одоо хичнээн хайран байна. Аллаа олуулаа өгч вэ. За маа. За хөслөнд өгч. Хөслөө аваад юу тэрнийг аваад юу. Яана хөслөө одоо цастуулчих. Тэр гэсэн. Тэгээд сайхан шар бодоотой сайхан хийгээл. Атгаж айланд хөө. Аль би авчиж. Тэр шаркад өгч. За. За одоо тэр үнд. Шарка. Чи чадахгүй энэ том савтай. Мэдгүй шаркад өгч гэж.
Та хоёр орж хоолоо идэв шүү дээ. Маа тэр хүн шаркаад байв. Тэр шаркаад байв. Чимээ сүрхий орсон байх ч вэ? За гүйцсэн үү? За. За өмсгөлж юм аа. Өмсгөлж юм. Одоо өнсгөлжингээ олуулсан юм уу? Өмсгөлж одоо тэр хүнээс алга байх. Энэ нэлээ олон удаа хулгай хийсэн шүү сая. Аа энэ маа Имэд шургаад. за тэр Энд сав хаав. нэг сав аваад тэр вэ? Тэнд вэ? Саван тутуу Би явчихсан юм шүү дээ. би аваад. Өөр за тэнд өгсөн. Энэ харахад өгсөн үү? Нэг байхгүй л байгаа одоо яг тийм үү. тавуулсан нэр байхгүй. Тэгж яагаад за маа. За, маа, чи тэрийг яг нэмж өгөө. За бол. За. Маа. За тэгээ хоолой идчихэж байгаа. Маа. Тэр гээд. За за. Яа. Маа миний хөөний байгаа. Нохоо хоолчж байгаа. Муураа хоолчж байгаа. Ингээл одоо их олон ам бүлтэй айлд ирж хонлоо шүү. Тийм ээ. Тэгээд амтан тийжэн гэдэг өөрөө сайхан буян. За тэгээд одоо бас л нөгөө бид нар өчтөр орой ярьжсэн энэ дэлхий чинь ямар зөвхөн хүн төрлөختөн зориулагдсан биш. Олон л амьтад бас адилхан л амьдрах гал байгаа шүү дээ. Тэгээ одоо эмээ маань ийм сайхан олон муур нохойг зүгээр сэтгэлээрээ одоо ингээ сайхан тижээгээд халамжлаад өсгөөд үржүүлээд ингээ байдгийм байна. Тэгээ та бүхэн бас нэг ийм сонирхолтой өнөргтгөн айлд зочилж үзүүллээ. Тэгээд та бүхэн бас таалагдсан баг гэж бодож байна. Одоо тэгээд мөнхөө эмээтэйгээ салахаас игээд нэвтрүүлгээ жаргая да. Магадгүй бас дараагийн дугаарт танай тонохыг өгөөсгөхгүй нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамт хайзаг үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаас илэрхийлье. За тэгээд эмээтэйгээ за явна юм ээ. Бэлэг юм уу? За. За гэлала. За маа. За манай зурагч тийм. За яг товч би авъя. За тэгээ бөөнд навчоо. За зинхээ хийчих юм уу? За баярлалаа. Эмээ маань одоо нэг тань шинэ жил болоод байгаа юм шиг мэдрэмж аваа явчихчих. Маа минь хонья нөө. За үлийн эмээгээс сайн бэлгээ авлаа гэдэг шиг. За гар дүүрэн бэлгэхтэй. Бидний урилгыг хүлээж аваад гэртээ сайхан зочлуулж хонуулсан явдал таньда маш их баярлалаа. За. Тэгээд телевиз үзэж байгаа одоо сая үзэгчдийнхаа өмнөөс танд болон танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ёрөө. За баярлалаа. За та бүгдийн телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүгдийн ажилд амьдралд аз жаргал, эрүүл энх, аз жаргал сайхан өглөөний нар шиг хийж өдөр сайхан явж байгаарэ. Та нар дүүрэн бэлэг төвчин жаргалтай яваарэ. Та бүгд минь маш их баярлалаа. За ерөөл бацаахаа оршгэ. Тэгээд өглөгийн эзэн болсон энэ сайхан хичээндээ одоо зочлсон явдал бид ч гэсэн туйлын баяртай. За тэгээд залуучууд манай хөслөө орсон юм уу? За Атмаа баяртай. Яа, имэгийн сайн туслах юм шүү. За, баяртай юм ээ. За, баяртай. За, сайн сууж байгаарай. За, эрүүлэг хийх хүсье. За, миний хөө баярлалаа. За, баяртай. Баяртай миний хүүхдүүд, баярлалаа. Та бүхэн ажилд амьдралд наад жаргал, эрүүл энх сайхан бүхнийг хайрлая. Та бүхэн аян зам алтын шалгуун, үлдээ буйна зам мөрөн дандаа сүүн цагаан мөрөөр малагдаж явах болтугай.